Манайхаа юу цаана. Тэгээд 5 сарын 18-ны репорт буюу вебинар менюгээр ороход бэлэн боллоо. Тэгээд өнөөдөр хэдүүлээ Scott Bessent юу гэж ярилцсан талаар үзье. Тэгээд хамгийн сүүлд Америкт юу болсон бэ гэхээр Америкийн credit rating буюу зээлч зэрэглэлийг унагсан гэдэг мэдээлэл гарсан. Тэгээд дэлхийд 3 том зээлч зэрэглэл гаргадаг компани байдаг. Эдгээр юу вэ гэхээр S&P Global, тэгээд Moody's, тэгээд Fitch гэж байдаг. Тэгээд Moody's гэдэг компани зээлч зэрэглэлийг унагсан. Тэгээд AAA гэдэг рейтингийг ерөнхийдөө бууруулад AA гэдэг рейтинг руу оруулж ирсэн. Тэгээд энэхүү рейтинг бууруулсан үйлдэл маань Америкийн рейтингийг бууруулсан үйлдэл маань түүхэнд ийхүү 3 дахь удаа тохиолдож байгаа. Тэгээд Scott Bessent-ийн хувьд бол мэдээж төрд ажиллаж байгаа хүн учраас энийг бол одоо сөрөг гэдэг талаас нь гаргахаас илүүтэйгээр юу гэж ярьж байгаа вэ гэхээр энэ бол одоо юу биш ээ. Lagging indicator буюу яг эдийн засгийн нөхцөл байдлыг яг одоо байгаа эдийн засгийн нөхцөл байдлыг харуулдаг зүйл биш ээ. Энэ бол бидний Байденаас өвлөж авсан эдийн засаг, тэгээд дээрэс нь Байденийн засгийн газрын үед байсан төсвийн алдагдaltaй холбоотой гэж ярьсан мэдээж тэр бол үнэн. Тэгээд энэ талаар ямар ч байсан ингэж ярилцсан. Тэгээд энэ дээр бол нэг сүртэй анхаарал хандуулаад нэг том ач холбогдол өгөх шаардлагагүй гэдэг ийм яриаг өгсөн байна. Тэгээд тариф болон худалдааны дайнтай холбоотой, дээрэс нь өртөө холбоотой асуудлуудыг ярилцсан. Тэгээд өртөө холбоотой асуудал дээр Scott Bessent-ийн ярьсан хамгийн чухал зүйл нь юу байсан бэ гэхээр окей, татвар бууруулах гэдэг байна одоо. Тэгээд beautiful tax bill гэж одоо Трамп яриад байгаа. Тэгээд big beautiful bill гэж яриад байгаа. Энэхүү татвар бууруулах, татварын ерөнхийдөө бол хөнгөлтүүдийг олгох энэхүү хуулиас болоод төсвийн алдагдал 3.3-аас 5.2 их 80 ам доллараар нэмэгдэх магадaltaй байж гэдэг дээр юу гэж хэлсэн бэ гэхээр бид нэр өөрийн хэмжээг бууруулахаас илүүтэйгээр эдийн засгийн өсөлтийг өөрөөс илүү хурдтай болгох нь хамгийн чухал бидний зорилго юм а гэдэг ийм өгүүлбэр хийсэн байгаа. Тэгээд энэ бол маш буулш ерөнхийдөө өгүүлбэр болсон. Тэгээд энэ маань юу хэлж байна гэхээр төсвийн алдагдлыг бид нэр бууруулах гэж хүчтэйгээр огцон бууруулах гэж оролдохоос илүүтэйгээр эдийн засгийн өсөлтийг өсгөх гэж оролдоно гэж ярьж байгаа маань өөрөө урт хугацаанд бол stock market дээр бол маш буулш юм зүйл болох юм а. Тэгээд ерөнхийлөгч Трамп 150 улс орнд анхааруул өгсөн. Тэгээд ойрын хугацаанд худалдааны хилцээрт Америкт хүрэхгүй бол тэгээд 4 сарын 2-нд зарласан өндөр reciprocal tax гэж яриад байгаа энэхүү татварынхаа хэмжээ рүү буцнаа гэдэг талаас ярилцсан байгаа. Тэгээд хамгийн чухал 18 худалдааны түнштэйг хилцээр хийхэд илүү их ач холбогдол өгч тэрэн дээр илүү яарж байгаа гэдэг талаас ярилцсан байна. Тэгээд бусад ярианууд хятадтай хийгдсэн хилцээрүүдийн талаар ярьсан байна. Энийг бол хэдүүлээ угаасаа мэднэ. Өмнө зөндөө ярьж ирсэн сэдв. Тэгээд гайлын татвартай холбоотойгоор Walmart ханшаа өсгөнө гэдэг ийм яриг ярьсан байгаа. Тэгээд Трамп ерөнхийлөгч болсноос хойш Монгол хэл дээр ерөнхийдөө медиагаар хүмүүс хэрэг ярьсан бүүмэд de minimis гэдэг энэ хүү гайлын татвартай холбоотой хууль байдаг. Тэрийг бол энэ хуулийн цоорхоо учраас байхгүй болголоо гэдэг ийм мэдээллийг бол Трамп хийсэн байгаа. Тэгээд тэрхүү гайлын татвар байна ямар учиртай вэ гэхээр Америк руу орж ирж байгаа жижиглэнгийн худалдаа буюу $800 доош ханштай барааг татваргүйгээр оруулж ирдэг ийм хууль дүрэн байсан бол энийг болиулсан. Тэгэхээр энэ маань ямар бизнесүүдэд айгүй сөргөөр нөлөөлөх вэ гэхээр $800-оос бага ханштай жижиглэнгийн бараа бүтээгдэхүүнийг оруулж ир зардаг бизнесүүд буюу Walmart шиг бизнесүүдэд бол айгүй сөргөөр нөлөөлж байгаа. За Walmart-ийн хувьд үнэхээр ханшаа өсөх шаардлагатай байсан бол яг медиагийн анхаарлыг татахгүйгээр зүгээр чимээгүй өсгсөн бол уулан дээр байх гэсэн. Эднэрийн хувьд жоох улс төрийн тоглолт хийх гээд Amazon-ы барааны ханшин дээр гайлын татвар нэмэгснээс болоод Трампын татвар гэдэг ийм ангилал дунд барааны одоо жишээ нь үнийн задаргааг оруулна гэж ярьсан чинь Jeff Bezos-ыг хятадын гар хөл боллоо гэдэг ийм мэдээллийг цагаан ордноос гаргаад Трампаас нэлээд шүүмжлээд тэгээд тэр өдөртөө ерөөсө хэдхэн цагийн дотор Amazon бол бидний ерөөсөө ямар ч тийм төлөвлөгөө байгаагүй. Энэ бол яг энэ бодиттой гаргасан шийдвэр биш ээ энэ гэсэн. Тэгэнгүүт нь араас нь Трамп Jeff Bezos-ыг жишээ нь одоо good guy гэдэг юм уу те гих мэтлээ магтаж орж ирсэн баг. Тэгэхээр тэрийг бол болиулчихсан. Яг энтэй адилхан Walmart-ийн хувьд улс төрчдийн анхаарлыг татах гэсэн, медиагийн анхаарлыг татах гэсэн байдлаар энэхүү Трампын засгийн газартай тэмцэж байгаа юм шиг иймэрхүү үйлдэл хийж байгаа маань миний бодлоор биш одоо хувьцааных нь ханшинд сөргөөр нөлөөлөх боломжтой. Тэгээд Трампын хувьд бас сошиал медиа дээр дараахыг бас битсэн. Тэгээд Walmart-ийн хувьд бол Walmart өөрсдийнхөө ашигын маржнаас буюу ашгаа бууруулад зарим алдагдлыг өөрсдөө хүлээх хэрэгтэй гэдэг юм утгатай юмыг бас битсэн байгаа даа. Тэгээд энэ маань
цаашдаа бас зах зээл дээр яаж нөлөөлөх нь, Walmart-ийн ханшинд яаж нөлөөлөх вэ гэдгийг бас нэгтгэд бас харах нь бас сонирхолтой байх болоо. Тэгээд эмийн орц болон эмийн төрлийн бүтээгдэхүүнээр татвар тавина гэдэг талаар Трамп мэдээлэл өгсөн. Тэгээд Америк руу орж ирдэг эмийн бүтээгдэхүүнүүдийг харах юм бол ямар төрлийн эмнүүдийн, ямар төрлийн бүтээгдэхүүнүүдийн гэдгийг задгаагаар нь харах юм бол хамгийн хаанаас орж ирдэг вэ гэсэн чинь Европын холбооноос орж ирдэг юм байна. Тэгээд Европын холбооноос ер нь бол Европт байрлалтай эрүүл мэндийн компаниуд, байгууллагууд ийм үйлдвэрлэдэг ерөнхийдөө үйлдвэрлэлд бол энэ хүү мэдээлэл маань нэлээд сөрөг мэдээлэл болох юм магадaltaй байгаа бас харагдаж байна. Тэгээд Трампд Катараас 400 сая долларын онгоц бэлгэлнэ гэдэг асуудлыг бол медиа нэлээд ярилцаад байгаа. Тэгээд шүүмжилж байгаа хүмүүс байгаа, авчих хэрэгтэй гэж ярьсан усуд байгаа. Миний хувьд бол хоёр талыг хоёуланг нь ойлгож байгаа болохоор надад бол нэг хүчтэй бодол байхгүй байгаа. Энэ бол нэг тийм хүмүүсийн заавал чухалчлан яриад байх шаардлагатай зүйл бол биш болов гэж бодож байгаа. Тэгээд Бисентийн хувьд бол яг уу Америк түүхэндээ гадаадын орнуудаас авсан бэлгийг жишээ олгож ирсэн. Тэгээд мэдээж хүн болгоны сайн мэдэх Францаас бидний авч ирсэн эрх чөлөөний хөш байгаа. Тэгээд олон хүмүүсийн бас мэддэггүй зүйл байж магадгүй. Үе үеийн ерөнхийлөгчдийн хэрэгжилж ийсэн Resolute Desk буюу энэ ажлын ширээ байдаг. Тэгээд энэ хүү ширээ маань ямар учиртай ширээ вэ гэсэн чинь хайгуулт явж байгаад Арктик дээр гацаад тэгээд мөсөнд гацаад тэгээд крүүн буюу бүх юу хийм хүмүүс нь орхиж явагдсан онгоц одоо усан онгоц Америкт хурж ирээд Америк тэрийн засаад эргүүлээд Англид бэлгэлж ийсэн тэр усан онгоцыг ашигланаас гаргаад тэгээд тэр усан онгоцны модыг ашиглаад хийсэн ширээл юм байна л та. Тэгээд би одоо энийг амар гоё зүйлийг гоё хэлж чадахгүй байна. Тэгээд энэ хүү ширээг Америкт бэлгэлж ийсэн. Тэгээд түүхэнд бас ийм гоё ерөнхийдөө бол одоо дурсамж үлдээсэн энэ одоо ч гэсэн цагаан ордонд хэрэглэгддэг энэ хүү ширээг жишээ болгож Scott Bessent өнөөдөр ярьж байна лээ. Тэгээд тэр бас надад бол сонирхолтой санагдсан учраас энд бас хальт дурдъя гэж бодсон юм аа. За Bessent-ийн сүүлд өгсөн ярилцлагыг 4 сарын 2-ныхоо татварлаа буцах магадaltaй гэж ярьсныг жоохон сүрдүүлж байгаа мэтээр Twitter дээр чинь хүмүүс болоод жоохон бушгаад бичиж эхэлсэн байна. Тэгээд миний бодлоор бол яг үндэ бол тийм биш. Харин ч эсэргээрээ ингэж яаруснараа ойрын хугацаанд худалдааны хилцээрүүд олноороо хийгдээ зах зээл дээр илүү буулш мэдээл болох болов гэж бодож байна. Тэгээд Трампын tax bill-тэй холбоотой, татварын хуультай холбоотой асуудлууд нэлээд яригдж байгаа. Тэгээд GOP буюу Republican намынхан дотроо бас нэлээд хуваагдсан байгаа гэж. Гэхдээ энэ асуудал бол миний бодлоор бол хурдан шийдэгдээд энэ хууль бол батлагдах байхаа гэж би ойлгож байгаа. Миний хувьд бол юу гэдэг юм хууль батлагдах процессыг сайн ойлгоод одоо чинь намын бүтц дотроо ямар байгаа энтрийг мэдж байгаа даа биш зүгээр ерөнхийдөө шинжээчнэр тэгэж үзэж байгаа учраас би энэ дээр бол надад эргэлзээд шаардлага байхгүй байна уу гэж бол хараад байгаа. За Genius Act гэдэг юм хууль батлах гэдэг юм. Тэгэхээр энэ маань ямар учиртай вэ гэхээр stable coin буюу нэг шиг нь яг $1 тэнцдэг блокчейн дээр байгаа USDC, USDT гэх мэтлэн одоо зооснуудыг яг албан ёсоор ерөнхийдөө яаж regulate хийх юм буюу улсаас яаж зохицуулах юм гэдгийг ерөнхийдөө тайлбарлсан. Тэгээд энийг яг албан ёсоор Америкт хүлээн зөвшөөрсөн болгож байгаа ийм хууль гаргаж байгаа юм. Тэгээд энэний ачаар юу болох вэ гэхээр банк болон бусад том санхүүгийн байгууллагууд маань бүгдээрээ өргөнөөр энэхүү технологиг хэрэглэх боломжтой болгож байгаа юм байна. Тэгээд блокчейний хэрэглээг дараагийн түвшинд авчрах энэ хамгийн чухал алхмуудын нэг маань энэ болж гинэ гэж бас харж байна. Тэгээд Geiger Capital гэж унших хаа. Geiger би бол Geiger гэх зүйл юм шиг санагдаж байна. Geiger Capital-аас ийм твит оруулсан байсан. Энийг сонирхолтой soft data буюу хүмүүсийн юм сэтгэлтэй холбоотой, sentimentтэй холбоотой датануудыг ер нь бол макро шинжээчнэр аяг их таадаг. Тэгээд тэр маань яа гэхээр сар болгон 7 хоног болгон ч гэдэг юм уу тодорхой хүмүүс рүү залгаад ингээд мэдээлэл аваад энэ дээр ер нь юу гэж бодож чинь ямар шүү мэдрэмжтэй байна. Цааш дээр нь ханш өсөх юм шиг санагдаж байна үгүй юу гэх мэт иймэрхүү асуултуудыг асуудаг. Тэрнүүд ямар асуулт байдаг вэ гэхээр инфляцийн хүлээлт буюу ханшийн өсөлттэй холбоотой хүлээлтийг асуудаг. Тэгээд энэ хүү хүлээлт маань өсөж исэн гэдэг дата гардаг. Гэтэл яг үнэхээр ханшийн өсөлтийг хамгийн их өснө гэж бодоод байгаа хүмүүс нь хин юм бэ гэсэн чинь демократик нам сонгуулаа өгдөг буюу Трамп дургүй хүмүүс тэгж бодоод байгаа байхгүй. Тэгэхээр энэ маань яг бодиттой эдийн засгийн нөхцөл байдлыг харуулсан дата гэхээсээ илүүтэйгээр хин Трамп дуртай хин Трамп дургүй гэдгийг баг ялгыг харуулж байгаа ийм дата болж хувирж байна гэдэг ийм утгатай зүйл ярьсан. Тэгээд Mel Matheson бас сүүлдийн чартыг оруулсан байсан. Тэгээд би өөрөө бас энэ Fed-ийн вебсайт руу орж шалгасан энэ дата мөн байлээ. Тэгээд юу вэ гэхээр Америкийн өрхүүдийн өрийг дотоодын нийт бүтээгдэхүүнтэй харьцуулсан тоон үзүүлэлтийг оруулсан. Тэгээд зөндөө олон үзүүлэлтүүд хүмүүс юу гэж гаргадаг гэхээр өрхийн өрийн хэмжээ ийм амар өндөр болчлоо. Кредит картны өр ийм өндөр болчлоо. Одоо housing market crash гэх юм бол ингээд эдийн засаг бодоо олно гэх мэт иймэрхүү үзүүлэлтүүдийг ярьдаг бол яг
одоо харьцуулаад харах юм бол тэ ягаад гэвэл эн чинь дотоодын нийт бүтээгдэхүүнтэй харьцуулж яг нөгөө тухайн эдийн засгийнхаа хэмжээтэй харьцуулаад өрхүүд маань ямар өртөө байгаа юм бэ гэдэг энэ хүү чухал үзүүлэлт маань түүхэнд бол нэлээд доогуур орохоор бага хэмжээтэй байна. Тэгэхээр энэ маань юг харуулж байгаа гэхээр өрхүүдийн эдийн засаг, өрхүүдийн нөхцөл байдал бол зарим нэг байдал одоо медиагаар жишээ сөргөөр харуулах гэдэг улсуудын яриа шиг тийм ч амар асуудалтай биш байгаа юм байна гэдэг ийм мэдээлэл гарсан. Тэгээд дахиад үл евро эргэж орж ийнэ гэхээр сүүлд Moody's Америкийн зээлч зэрэглэлийг бууруулсан гэдэг мэдээллийг хэдүүлээ дахиад ярилцгаад нэг гэсэн. Тэгээд Ocean Geek-с юу гэж оруулсан бэ гэхээр өмнө босон тохиолдлуудыг хэдүүлээ харах юм бол 2011 оны 8 сарын 5-нд Америкийн өөрийг одоо зээлч зэрэглэлийг бууруулж ирсэн мэдээлэл гарсан. Энэний дараа маркет 10% унсан. 2023 оны 8 сарын 1-нд бас 10% унсан. Тэгвэл нь одоо яах вэ? Тэгээ нэгсэнд 10% унах юм биш үү гэдэг ийм мэдээлэл оруулсан. Нөгөө талдаа Jim Bianco болохоор юу гэж бодож байгаа гэхээр Moody-гийн downgrade дээр бол нэг сүртэй анхаарал хандуулаад байх шаардлага байхгүй. Яагаад 2011 онд зах зээл аягүй сандарсан бэ гэхээр засгийн газрын бондыг барьцаа хөрөнгө олгоод зээл аваад тэрэн дээрээс арилжаа хийдэг бол нөгөө нэг хамгийн өндөр зэрэглэлтэй бондыг барьцаа болгоно гэдэг ийм гэрээ хэлцээрүүд хийгээд leverage буюу хөшүүрэг авсан байсан чинь нөгөө нэг Америкийн засгийн газрын бондыг аваачаад хамгийн өндөр нөгөө нэг зэрэглэлтэй AA буюу 3A зэрэглэлтэй биш болгоцсон чинь нөгөөдөл маань барьцаа хөрөнгө байх хэрэгтэй байсан хөрөнгө маань өөрөө барьцаа хөрөнгийн шаардлага ханхаа болцсон юм. Тэгээ энэс болоод юу байсан бэхээр зах зээл дээр зарлалт орж ирээд энэхүү барьцаа хөрөнгүүдийг байхгүй одоо барьцаа хөрөнгө болгож тавих боломжгүй болоо зарлалтууд орж ирээд зах зээл дээр ерөнхийдөө бол юм нэг паник гэж хэлж болоход сандрал болоод унж исэн юм байна. Тэгээд энэний дараа зөндөө олон гэрээ хэлцээрүүд дээр ямар өөрчлөлт оруулсан бэ гэхээр кредит рейтинг хамааргүйгээр зүгээр Америкийн засгийн газрын бондыг барьцаалаад зээл авч болно. Ерөнхийдөө бол дериватив үүсгэж болно, буюу хөшөөрөг үүсгэж болно, барьцаа хөрөнгө болгож хэрэглэж болно гэдэг байдлаар гэрээн дээр бол өөрчлөлтүүд оруулж исэн учраас энэ удаагийн зээлч зэрэглэл буурж байгаа асуудал маань ч гэсэн зах зээл дээр бол нэг тийм өмнөхшгээ тийм том нөлөөг бол бий болохгүй. Тэгээд 2023 онд босно нь бол харьцангуй бол зах зээл дээр бонд маркет дээр бол ямар нэгэн нөлөөгүй байсан гэж бол ярьж байгаа. Миний үнцэг болохоор юу байгаад байгаа вэ гэхээр зах зээлийг зээлжих зэрэглэл унснаасаа болоод унах гэдгээсээ илүүтэйгээр зах зээл маань сая нэлийн хүчтэй өссөн учраас сая 5 сарын option expiration болцсон учраас миний бодлоор бол 1-2% уналт бол зах зээл дээр орж ирэх магадлал бол нэлээд өндөр болсон. Тэгээд зах зээл бол зүгээр хүмүүс ашгаа аваад уналт орж ирэхэд бол зүгээр нэг жоохон шалтак хэрэгтэй болсон юм уу яахгүй. Тэгээд энэ зээлжих зэрэглэлтэй холбоотой асуудал маань миний бодлоор зах зээлийг жоохон унахад хүрэхэд нөгөө шалтак маань болчих юм болов уу гэж би бол хараад байна. За, DeFi Corp-тэй холбоотой энэ хувьцааг бид нэр мужууртай болон дээр яриад бас удаж जैन. Тэгээд энийг 2-7 хоногийн өмнө анх ярьсан баг. Тэгээд банктай сүүл партнер боллоо. Тэгээд банктай хамтарч ерөнхийдөө бол энэ validator ажилуулнаа. Тэгээд орлогоо хуваалцнаа гэдэг ийм мэдээлэл гаргасан. Тэгээд энэ хүү мэдээллийн дараа энэ хүү хувьцаа маань яасан бэ гэхээр нэг өдрийн дотор 70% өссөн байгаа. Тэгээд мөлжөртэй болон дээр санал болгосны дараа ямар ханш дээр авснасаа хамаарат хүмүүс ерөнхийдөө бол нэг 80-аас 100 гаруй хувь ерөнхийдөө бол ашигтай байх боломжтой байгаа. Тэгээд миний хувьд анх өөрөө би 70 эд дээр авчаад тэгээд намайг видеон дээр анх мужууртай болон дээр $70 авахт бид нэр анх ярьжсэн баггүй. Тэгээд дараад нь бичлэг болгож ярьж яхад нэг 50-д болсон байсан. Тэгэхээр бичлэг хийж яхад авсан хүмүүс байх юм бол бүр 2-3 нугарсан байх магадaltaй байгаа. Тэгээд ямар ч байсан энэхүү арилжаа маань амжилттай ямар ч байсан явж байгаа. Би цаашдаа ч гэсэн үргэлжлүүлэн буулж байгаа. Гэхдээ одоо бол баг зэрэг унахад бол гайх зүйл байхгүй ягаад бол нэг өдрийн дотор 70% өсөлт гэдэг бол нэлээд хүчтэй өсөлт байсан. За дараа 7 хоногт одоо энэ яригадаад байгаа Genius Act маань ерөнхийдөө бол батлагдана. Тэгээд stablecoin-тэй холбоотой чухал хууль батлагдана гэдэг ийм мэдээлэл ирсэн. Тэгээд OpenAI, Cisco тэгээд Nvidia нийлж агаад Араби Эмиратт 5 гигабайтын дата центр барих ажилд ерөнхийдөө оролцож байгаа гэдэг мэдээлэл гарсан. Cisco-гийн earnings сүүлд сайн гарсан. Тэгээд Cisco 2000 онд .com bubble-ийн үед хүрч исэн хамгийн өндөр ханш дээр огт хүрэхгүй байж байгаа 25 жилийн дараа орж ирж байгаа. Тэгээд энэ бол маш булш ерөнхийдөө бол хөдөлгөөн болж байгаа. Тэгээд Cisco-г бид нэр санал болгож бас айгүй олон сарын өмнө бас ярьж исэн. Тэгээд мөлжөртэй болон дээр ярьж исэн хувьцаануудын нэг байгаа даа. За, Coinbase хактуулсан мэдээж. Тэгээд Coinbase хактуулснаас одоо зөндөө олон хүмүүсээс мөнгө алдсан. Тэгээд энэ маань яасан бэ гэхээр хүмүүсийн хувийн мэдээлэл алдагдаад тэгээд Coinbase-с яг хүн ярьж байгаа юм шиг яриад ягаад тэгэхээр нөгөө тухайн оны хувийн мэдээллүүдийг мэддэг учраас айгүй үнэмшилтэй яриад тэгээд зөндөө олон хүмүүсийн зоосыг хулгайсан ийм мэдээлэлүүд бас гарсан байгаа даа. Яг баруун талд энэ хөрхөн хүүхд байгаа даа.
энийг хүүхдтэй холбоотой мэдээлэл гарсан. Энэ маань юу гэсэн бэхээр айгүй ховор төрлийн тийм өвчин туссан хүүхд юм байна. Тэгээд энэ хүү төрөлхийн одоо генетикийн гажигдaltaй буюу одоо мутацид орсон ийм юутай генетикийн мэдээлэлтэй тэрнээсээ болоод бие нь нэг протеиник ч гэлүүдээ буруу ялгаруулад байдаг. Би тэрийг бол сайн ойлгоогүй яг үндэ бол яг шинжлэх ухааны талаас нь. Тэгээд CRISPR гэдэг нэг технологи байдаг. Тэгээд CRISPR гэдэг технологи нь маань яадаг вэ гэхээр хүний биеинд одоо гений мэдээлэлд өөрчлөлт оруулдаг байхгүй. Тэгээд энэхүү маш олон одоо тоо үсэг одоо мэдээлэлээс одоо хүний гений мэдээлэл маань өөр юм гэсэн баг одоо цагаан толгой шиг яг тийм алфавит буюу үсэгтэй байдаг. Тэгээд тэрхүү нэг хідэн үсэг маань ингээд сөөлж орж ирээд мэдээллүүдийг ерөөхдөө агуулдаг. Тэгээд нэг шиг үсгэн дээр нь одоо мутац орж ирээд алдаа гарцсан учраас энэ хүүхэд ийм өвчтөй байсан юм байна л да хөрх юм. Тэгээд яг энэ хүүхдэд зориулаад кастом буюу яг энэ хүүхдийн нөхцөл зориулаад яг энэ хүүхдэд тохирсон тийм имчилгээг энэхүү технологиг ашиглаад бий болгосон юм байна. Тэгээд 6 сарын дотор ерөнхийдөө бол ажиллаад тэгээд үнэхээр хийгээд прототип хийгээд тэгээд хүүхдэд ерөнхийдөө бол тариад тэгээд имчилгээ маань ерөнхийдөө одоогийн байдлаар амжилттай болсон гэж үзэж байгаа. Тэгээд хүүхд бол хоол хүнсээ сайн идээд айгуу сайн боожод одоо ингээд өсөд явж байгаа гэдэг ийм мэдээлэл бас гайхалтай мэдээлэл гарсан. Тэгээд шинжлэх ухаантай холбоотой бас эрүүл мэндийн технологид гарч байгаа том хувьсгалуудын нэг байнаас үүгээрээс харагдаж байна. Тэгээд энэ сонирхолтой мэдээлэлс учраас энийг бас орууллаа. Тэгээд дараагийнх нь юу байсан бэ гэхээр Microsoft Intel-тэй 18A process-ыг ашиглаад үйлдвэрлэлийн ерөнхийдөө хилцээр хүрж байгаа. Тэгээд дээрэс нь Google болон Nvidia бас сонирхож байгаа гэдэг ийм мэдээлэл бас гарсан юм байна. Тэгээд энэ маань хэрэг бодтой байгаад үнэхээр яг ажил болох нь гэдгийг бол мэдэхгүй байна. Гэхдээ ямар ч байсан харъя. Тэгээд UNH-ийн хувьцаа хүчтэй унсан. Тэгээд энэ мүлжүүртэй булан дээр шортлохоор санал болгож ирсэн хувьцаануудын нэг байсан. Тэгээд яг миний хувьд бол жоохон шортлж байгаад хугацаагаа хэтэрхий хоол татаагүй гэсэн болсон л та. Тэгээд яг сонирхож ирсэн хугацаанд арилжаа маань билег учраас гарцсан байсан. Тэгээд сая сүүлийн 1 сар 2 сар бол ерөөсөө аимшигтай хүчтэй унсан. Тэгээд сүүлийн уналтын дараа яасан бэ гэхээр UNH-ийн шинэ CEO 86700 хувьцаа буюу 25 сая доллартай тэнцвүүц ерөнхийдөө бол энэ хувьцаа худалдаж авсан гэдэг мэдээлэл гарсан. Тэгэхээр эндээс бол UNH магадгүй ботман хийгээд өсөх цаг болсон байж магадгүй маа. Тэгээд энэ хүүхдийн бас энэ CRISPR-тай холбоотой эмчилгээнд дээр бол зөндөө олон хувьцаанууд бас байгаа. Гэхдээ энд видеон дээр олон тийм юуны biotech-ийн хувьцаанууд бол яриад л тийм явах гэж бодож байна. Тэгэхээр би нэг өөрөө нэг biotech амар ойлгох юм шиг олныг би бол задлаа тайлбарж өгөөсөж чадахгүй байна. Окей. За өөр мэдээллүүдээс ярих юм бол TSMC өөрсдийнхөө wafering price-ыг буюу ханшийг хагас дамжуулагчийн ханшийг 10%-аар өсгөнө гэдгийн мэдээлэл бас яригадаад байгаа юм. Тэгээд энэхүү мэдээлэл маань угаасаа магадгүй том компаниуд айл хэдийн Intel-ийг хэрэглэх талаар бодож үзэж байгаа, сонирхож байгаагийн шалтгаан байж болох юм. Тэгэхээр энэ худалдааны дай маань явж Intel сайн мэдээ болж магадгүй гэдэг талаар бид нар бол ярилцаад бол хэдэн сар болж байгаа. Тэгээд энэтэй холбоотой мэдээлэлүүд маань эцэст магадгүй орж ирж болох юм аа. Тэгээд биткойн ETF руу маш их хэмжээний угаасаа мөнгө орж ирж байгаа. Маш их хэмжээний биткойн барьж байгаа мэдээлэлүүд бол гарч байгаа. Тэгээд BlackRock-ийн IBIT гэдэг энэ хүү ETF маань одоогийн байдлаар бол 65 тэрбум доллартай тэнцвүүц буюу 631,962 шиг биткойнтэй юм байна. Тэгээд айл хэдийн 14 сая биткойн illiquid буюу зах зээл дээр айл хэдийн арилжаалагдаагүй зүгээр худалдаж аваад айл хэдийн хадгалдаг схемүүд рүү орцсон ийм мэдээлэл гарч байгаа юм байна. Тэгээд ерөнхийлөгч Joe Biden юутэй гэдэг мэдээлэл гарсан. Хор тавтай гэдэг мэдээлэл гарсан. Тэгээд энэ юуны хор тавтай бүүмэд биний нь бол тодорхой харсангүй. Тэгсэн чинь Geiger Capital ямар мэдээлэл оруулсан бэ гэхээр сайн өнгөрсөн жил буюу 2024 оны 11 сар хүртэл Америк ерөнхийлөгч байсан хүний хувьд нэлийн удажиж те одоо шинжилгээ өгөхгүй шалгуулахгүй нэлийн удажиж гарч ирдэг нэлийн одоо оройтцсан гэх юм уу те нэлийн явцсан даймжирцсан ийм хор тавдартай болж гарч ирж байгаа нь айгуу сэжигтэй байна. Тэгэхээр энэ маань юу гэсэн үг вэ гэхээр магадгүй Байдны сэтгцэн эрүүл мэндийн асуудлыг нуугаа зогсохгүй яг бодиттой цаашдаа хор тавдартай гүй юу гэдэг энэ цаатлын эрүүл мэндийнх нь асуудлыг хүртэл демократик нам нуусан байж магадгүй гэдэг ийм хардлага бас төрж байгаа юм байна. Тэгээд энэ сонирхолтой байсан байж магадгүй гэж бодоод энийг орууллаа. Тэгээд South Africa нэрээ юу болоод байгаа гэхээр South Africa цагаан арьстай хүмүүсийг
дарамтлаад байгаа юм. Тэгээд яаж дарамтлаж байгаа гэхээр ерөөсөө л бүр газрын булааж аваа зарим хүмүүсийг алаад тэгээ бүр 75-т эмээг хүртэл өвчин центр гэсэн иймэрдүү аимшигтай мэдээлүүд бол гараад байгаа. Тэгээд Трампын хувьд ямар шуурхай арга хэмжээ авсан бэ гэхээр энэ Саут Африкт байгаа цагаан арьстай энэ хүү дарлагдаад байгаа фармуудыг бүгдээрингийн Америкийн иргэн болоод хурдтайгаар Америкт ирэх тийм боломжийг гаргасан. Тэгээд хамгийн ихний бүлэг хүмүүс Америкт орж ирсэн байгаа. Тэгээд энэ Саут Африкт бас нэг ийм аимшигтай зүйл болоод байгаа. Тэгээд яг тодорхой бүлэг арьс одоо race гэж ярьдаг тий хүмүүсийг таргет хийгээд алж байгаа асуудал маань болохоор англи хэл дээр нэг юу гэж ярьдаг гэхээр genocide гэж ярьдаг. Монголоор genocide гэж хэлэх баха. Бараг. Тэгээд Waymo гэдэг Google-ийн юу байдаг? Охин компани гэдэг. Тэгээд энэ Америкийн юутай лээ? Force ажиллах нэг бас өөр нэг компанитай хамтарч байгаа гэсэн баггүй. Нэг ийм таксинууд байдаг. Тэгээд сая ихнэрт хоёр амралтын өдрүүдээр Атланта яваад пикет болгоцсон байхгүй. Тэгээд маань чихөө үдэл энэ бол хараханд орж иж амжаагүй. Тэгээд Атлантад энэ явж илээ. Тэгээд энэ жолоочгүй машин маань Uber-тэй хамтраад одоо Uber дуудангууд ийм Waymo-гийн такси дуудаад тэгээд тэрэнд ингээд суугаад хүмүүс явах боломжтой болж байгаа юм л да. Тэгээд одоогийн байдлаар бол яг зах зээл дээр байгаа яг хэрэглээнд орсон нэлээд олон хотуудаар орсон ийм жолоочгүй таксины технологи маань өөрөө энэ Waymo байгаа байхгүй. Тэгээд энэ дээдлэлт байгаа нэг төхөөрөмж нь болохоор тэр LiDAR гэдэг төхөөрөмж байгаа. Тэгээд Elon Musk-ийн хувьд ягаад энэ LiDAR шаардахгүй гэж үздэг вэ гэхээр хүн ерөөсөө ийм юу гэдэг нь те LiDAR шиг ийм сенсор энэ төр байхгүйгээр өөрөөсөө зүгээр л юмаа хараад орчин тойрноо ерөнхийдөө мэдрээд машин барьж болдог. Тэгэхээр хиймэл оюухан ч гэсэн машин ч гэсэн тийх боломжтой байх болно. Тэгэхээр ийм үнэтэй төхөөрөмж шаардлагагүй. Тэгээд нэг бол яг софтверийн шийдлийг хийнэ гэж бол яриад байгаа. Тэгээд удахгүй ерөнхийдөө зах зээл дээр бол нэвтэрч байгаа. Тэгээд бүх Тесланууд одоо зах зээл дээр хүмүүсийн унаад явж байгаа Тесланууд хүртэл зүгээр нэг софтвер апдейт хийгээл тэгээд шууд жолоочгүй машинууд болно, таксинууд болно гэдэг ийм мэдээлэл гаргаад байгаа байхгүй. Тэгээд энэтэй холбоотойгоор нэлээд олон хүмүүс бас Uber дээр бас буулж байгаа даа. Тэгээд Bill Ackman бас Uber дээр ягаад буулж талаараа жишээ нь бичээд сүүлд нэг том репорт оруулсан байсан. Тэрэн дээр нэг 100 хэдэн хуудасжуулан репорт хийсэн. Тэрэн доо жишээ нь энэ Uber-тэй холбоотой ягаад Uber дээр буулж байгаа гэдгийг жишээ бичиж оруулсан байгаа байхгүй. Энийг та бүхэн өөрсдөө бас олоод уншиж болно. Тэгээд Uber маань all time high хийгээд хамгийн өндөр ханшаа хийгээд нэлээд буулж юм хөдөлгөөнтэй ер нь бол явж байгаа. Тэгээд Waymo унаад явж утсан улсууд бол жишээ нь ингээд энэ бол бүр гайхалтай байна гэдэг гэсэн утгатай юмнууд бас аль хэдийн Twitter дээр бас оруулаад эхэлсэн байна лээ. Тэгээд энэ бас сонирхолтой байж магадгүй. Дараагийнх нь болохоор Ocean Flow. Chatter Flow баха. Chatter Flow гэдэг нэг юм сервис байдаг. Тэгээд эднэр нэг 7 нэг бас хөрхөн YouTube дээр бас видео оруулаад байдаг байхгүй. Тэгээд эдний ажигласнаар бол шүү дээ. Юу ч хараад байгаа гэхээр шүү дээ. S&P 500-ыг бол 6100 хүрэх боломжтой. Тэгээд 5786 гэдэг түвшнөө байх шаардлагатай. Гэхдээ Moody-гийн сүүл downgrade-ийг болохын өмнөхөн зах зээл дээр 2 тэрбум долларын dark pool дээрх зарлалт босон. Dark pool гэдэг нь юу вэ гэхээр бидний мэдхийн public exchange-үүдээр гүйлгээн явахгүйгээр нууцаар ерөнхийдөө том фаундууд хоорондоо арилжаагаа явуулаад тэгээд дараад нь арилжааныхаа settle хийсэн буюу ямар арилжаа авсан гэдэг мэдээллийг маркет хаасны дараа явуулцдаг 5 дахь зөвхөн явуулдаг ч үлээ ийм байдаг. Тэгээд энэхүү том гүйлгээ маань мэдээлэл Америкийн зээлч зэрэглэл унахаас өмнө орж ирсэн гүйлгээ орж ирсэн байна. Тэгээд эндээс яг миний яриад байгаа зүйл байна байхгүй юу? Яг зах зээл зээлч зэрэглэл буурснаасаа унах гэдэг да биш зах зээл дээр ер нь бол унах шалтгаан хэрэгтэй байсан болов гэж би бол бодоод байна. Гэхдээ ямар ч байсан маргааш нөгөө дээрс миний зүв байх нүгөө байх нүг гэдэг бол харагдана. Би бол зах зээлийг бас 1-2% ерөнхийдөө бол энэний яг техник шинжилгээнд дээр ашигласан энэ 5786 хүртэл нь бол унах боломжтой гэж бодож байгаа. Тэгээд MicroStrategy дээр нэлийн хэмжээний bullish flow орж ирсэн байна гэдэг мэдээлэл ярьсан. Тэгэхээр энэ маань юу гэхээр зах зээл дээр биткойн дээр нэлийн бас bullish байгаа юм байна. Тэгээд нэг халин бас 40x-ийн leverage-тэйгээр маш том позиц нээсэн байна гэдэг 95000 дээр stop loss нь тавигдсан юм liquidation price нь 95000 дээр байгаа ийм том позиц бас нээсэн нөхөр байна гэж бас ярьж илээ. Тэгээд Ethereum-ыг бас 3600 хүрэх боломжтой байна гэж ярьсан. Тэгээд өөр бас энэ багийн гаргадаг репортын дагуу Ethereum дээр ямар төрлийн опшн арилжаанууд орж ирсэн байгааг харсан чинь 3500 6000-ын call spread-ууд
аюу хорж ирсэн гинэ. Тэгэхээр Ethereum-ыг яхахгүй зах зээл дээр юу гэж хүлээгээд байна гэхээр 3500-ын дээр ханш маань гарч ирэх магадлал өндөртэй гэж юу нь бол үзээд байгаа юм байна. Тэгэхээр Ethereum дээр sentiment бол нэлээд bearish болцсон. Тэгээ сүүлд бол 200 хоногийнхаа moving average дээр нэг очиж шалгаад тэгээд буцаж унчаад одоогоор бол нэг жоохон correction нэгчээд байж байгаа. Тэгээд эндээсээ хэрэг өсөд явах юм бол 3500 3600 хүрэх боломжтой гэж бол зах зээл дээр бол арилжаачаад их хэмжээний мөнгөөр арилждаг хүмүүс бол үзээд байгаа юм байна. Институшнууд гэх юм уу, фондууд ямар ч байсан тийм том мөнгө хөдлөөд Ethereum дээр нэлээд bullish байна гэдэг мэдээллийг бол бид нэр энэ зах зээлийн байрлалаас бол харах боломжтой байна. Тэгээ блокчейн дээр option арилжиж болгодог төслүүдийн нэг болох DRV гэдэг энэ хүү зоостой төслийг Synthetix худалдаж авч байгаа юм. Тэгээд SNX-ээр ерөнхийдөө бол солих 27 DRV-г нэг SNX-ээр солих. Тэгээд ойролцоогоор 27 сая доллар үнэлж ерөнхийдөө бол acquire хийх буюу худалдаж авах юм гүйлгийг санал болгоод тэгээд энэ дээр бол санал аваад явж байгаа юм байна гэдэг ийм мэдээлэл гарсан байна. Тэгээд ямар ч хэлсэн option арилж байгаа маань крипто дээр бол баг багаар ингэж ерөнхийдөө бол нэлээд дэлгэрж байгаа. Тэгээд Deribit гэдэг энэ option арилжааны хамгийн том ерөнхийдөө бол centralized exchange гэж жишээ нь Coinbase худалдаж авах боллоо гэдэг мэдээллийг бид нар сүүлд ярьж ирсэн. Тэгэхээр энэтэй холбоотойгоор л option арилжих юунууд бол нэлээд дэлгэрэх баха. Тэгээд option холбоотой хичээлүүдийг бид нэр мөчүүртэй буулан дээр орсон. Тэгээд хичээл маань угаасаа үн төлбөргүй байгаа. Хүн болгонд нээлттэй infmangal.com гэдэг сайтаар ороод та бүхэн ороод харах боломжтой. Тэгээд энэ нөгөө төлбөрийн тохиолгыг хамгийн бага үн дээр нь тавьсан баггүй жилийн $30 юу гэх тэр маань тэр ерөөсөө төлөх шаардлага байхгүй. Зүгээр л би тохиолгыг тэгээд тавьсан болохоос зүгээр үнгүүдээр нь юу хийгээл болоо. Subscribe гэж дараал угаасаа бүх мэдээлэлүүд бүгдээрээ нээлттэй байгаа. Тэгээд хэрвээ ямар нэгэн байдлаар андуураад $30-оор subscribe хийчих юм бол нэг жилийн $30 байхгүй. Тэгээ надаа мөнгө хандуулж ийна л гэж өөртөө ойлгох хэрэгтэй. Бусдаар бол ямар нэгэн байдлаар төлбөр бол байхгүй. Тэгээд сонирхож байгаа улсууд байх юм бол 5 сар дуустал энэ жилийн бид хамгийн том супер хямдрлаа зарласан байгаа. Тэгээд мөчүүртэй болон та бүхэн төлбөртэй өрөөнд орё гэх юм бол 50% хөнгөлөлттэй бас орох боломжтой. Тэгээд энэ хүрээд өнөөдрийн мэдээлэл дууслаа. Тэгээд дараагийн вебинараар уулзъя. Thank you guys.